Энэ өдөр мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр болохоор хин нэгний дуун дээр реакшн видео хийхгүйгээр өөрийнхөө бодож явдаг бичлэгнүүдээсээ ганц хоёрыг нь хийж эхлэе гэж бодоод тэгээд тэр бичлэгийг хийхээ сууж ин. Тэгээд тэр бичлэг маань болохоор жоохон уйдгартай байж магадгүй болохоор надад дургу намайг үзэхээр харахаар ингээд дургуунөр иддэг хүн байх юм бол яг одоо гараарай. Учир нь юу гэхээр надад тус болсон дуунууд биш зүгээр надад тус болсон артистуудыг би та бүхэндээ хэлж өмөр санагдаад намайг хэцүү үед ч юм уу ингээд ямар нэгэн тийм үед маань тус болсон надад ингээд хань болсон тийм 4 артистыг танилцуулах ч байгаа. Өнөөдөр тэгээ 2 нь эрэгтэй 2 нь эмэгтэй. Гэхдээ ер нь бол хэн хүмүүс мэддэг байх. Гэхдээ яагаад энэ бичлэгийг хийж байгаа бэ гэхлээр яг над шиг байдалд байсан ч юм уу байгаа ч юм уу тийм хүмүүс байгаа бол энэ хүмүүсийг маань хэрвээ мэдгүй бол сонсоод үзээсэй гэсэн үдэн дээрээс энэ бичлэгийг хийх чинь. Тэгээд нэг юм зөвлөх юм гэх юм бол энэ бичлэгийг видеогоор нь үзэх биш зүгээр хөвчээрээ сонсоод явах юм бол илүү гоё санагдах болов уу гэж би бодож байна. Тэгээд олон юм ярихгүйгээр тэр хүмүүс руугаа орцгоё. Тэгээд эхний хүмүүс маань болохоор намайг бүрдэгтэй анхнаас маань үзсэн хүмүүс бол мэдэх бах. Миний хамгийн дуртай артист бол Josie байгаа. Josie би дандаа ер нь бол Josie-гийн талаар ярьдаг байсан л да гэдэг. Тэгээд Josie тэгээд юу яа чи яг ямар үед маань яагаад тус болсон бэ ч юм уу тэрнийг ингээд жоохон ингээд зохис яриад явчих гэж бодлоо. Тэгвэл бас гоё сонирхолтой байх тийм. Тэгээд Josie гэх юм бол намайг өөртөөгөө ингээд жоохон тэрсэлж яах үед ч юм уу ингээд өөрийгөө жоохон хүлэн зөвшөөрөхгүй байх үед маань маш их хань болсон, маш их тус болсон. Тийм бүр ингээд маш тус болсон. Тийм артист байгаа. Тэгээд харамсалтай гэх юм бол яг би одоо 4-5 жилийн өмнө сонсдог байсан. 6 жилийн өмнө ч магадгүй. Ер нь бол анхнаас нь орсон дуулгыг ингээд сонсоо явдаг гэсэн. Тэгэхэд орж исэн дуунууд маань одоо л байхгүй бүр ингээд бүр огт байхгүй болсон. Яагаад вэ гэхээр Josie 2 жилийн өмнө 3 жилийн өмнө Ocean Grey-тэй гэрээ хийж орсон юм шиг лээ. Би тэгтээ сайн мэдгүй л дээ. Тэгтээ миний ингээд ойлгож байгаа болохоор гэрээж орсныхан дараа тэр бүх гоё дуунууд байхгүй болчихсон. Амар харамсалтайгаар байхгүй болчихсон тухайд сонсч байсан дуунууд маань тэгээд за нэг 2-3 дуул үлдсэн. Тэгээд тэднэрийнхаа нэгнээс нь тавья гэж би бодлоо. Тэр дуу маань болохоор Josie-гийн No More гэдэг дуугаа. Тийм. Гэтэ одоогийн гаргасан дуунууд нь ч гэсэндээ маш гоё л да. Аюу гоё. Бүгд гоё. Тийм. Гэхдээ тэр дуунууд би байн харамсч явдаг л да. Тэгээд Josie энэ надад юун таалагддаг вэ гэхэлэр хоолой амар гоё. Тэгээд бас өгүүлдэг. Дуулахаар бүр амар гоё өгүүлдэг. Өглөхээр амар зэвүү өгүүлдэг. Тэгээ үг бичлэлт нь болохоор тийм нэг хэр баргийн хүмүүс биш хэр барагтай хүмүүс дууныхаа үгэнд ашигладаг тийм үгнүүдийг хооронд нь холбож тэгэж үгээ бичдэг юм шиг санагдаад байдаг. Тэгээ ингээд сонсголоор толгойн дотор ингээд дагаж ингээд дуунуудыг ингээд дуулаад байгаа юм яг амнаас бас ерөөсөө тэр нь ингээд дардаггүй за ямар сайн. За тэгээд дуу сонсгоё. Дэмэг хэрэглэж хэрэггүй хогийн мэдрэмж хязгаарч гэмээр
Ашгүй годомсгүй цаалхны way дэмэдэж Амдэр жүжтэхэл тохын дамлашгүй Жирийн лэмдахыг хүсэх Дэмэй зүлдөвдөх хүсэсхийн Химний цэмэрэх хүн би бишээ Ашиг хэрэггүй зүлгэж үгүй In my mind Tryna get up, wanna be alive, but why? One mistake makes our lives too complicated somehow. All the time, I wanted to be with the heart of feelings. Hurry up, don't waste your time. You can't find one in this century. Doctor scream, but the scream, but the time in don't have him cantar. I don't like balls we are jarred, lost garan. Don't dagarda, I don't think of the deck, we sit not to that love. I shouldn't shall not know that the man has said we and As бол хоцрогоор бүгд шинээр гайхан Харуулт идэж байна гэж яаж мэдэх билээ холцсон Бүгдийг минь бит хэрэгж авч сэтгэл хоолоор Дори энэ миний сунгах хэрэгэл Ажмаар Сэтгэл дасах хэмжиг гэлээ Хажуудын суух мөч Тэсүү ертөнцийг мэдрүүлэх хэлгэн Мөч мэд Үснэл хийхийг хүсэн үнэндээ гэлээ Чинзүүл асуудлын гол болж эцэлэн Арда басан Одоо бол танахгүй мэд зүрх Хадга хасан Нэг л мэдхэд бүгэд төтлөн Хогшон эцэстэн Хүн шиг хүн олох хэцүү Дэмэй зүлтэтгэлээд авахгүй бүгдийг know Searching What is the real thing of this browser of me Who can see the message from it Cause he looks so fantastic Lazy, Jobsy, the Lord But still life goes on Дагдашгүй барагдашгүй бара тамин Don't let him ганцаар Хадгалах боломжгүй ад жаргалж гарна Дандаа хардаа Эдэтэн зовлондаг үсэл надад талах Гашудын шанах жишэнүүд Одон бэн хасаггүй янда Хасан Аль болох хоцрогоор бүгдийг шинээр гайхан Харуулт идэж байна гэж яаж мэдэх билээ холцсон Бүгдийг минь бит хэрэгж авч сэтгэл хоолоор Дори энэ миний сунгах хэрэгэл Урчүүл болох халхыг дөрөн эргэлдэн Уршиг явахын дэс гэвчарчин дөрөн эсэргээр иргэн Түнтэй адилхан хуйм хан итгэлцэг Үсэл баш төстэй өгүүлбэр амнаас нь урсахгүй Амлаа дүнэгийн сэрнийг лодулилрэх Адган ардаа хийсэн хүн жанар үнэртэг алцан Байсан штэхэн итгэх төлөв байвал Чи зүрхэд гахаа нэгэн дэс шижигчээ Аль болох хоцрогоор бүгдийг шинээр гайхан Харуулт идэж байна гэж яаж мэдэх билээ холцсон Бүгдийг минь бит хэрэгж авч сэтгэл хоолоор Дори энэ миний сунгах хэрэгэл Дараагийн артист мань болохоор XX Ано байгаа. XX Ано болохоор надаас арай нэг жоохон доод үеийнхэн бол нэлээд сайн мэддэг байх гэж би хувьдаа бодож байна. Тэгээд XX Аногийн хувьд болохоор тийм нэг амар гоё тайван баймаар санагцсан үедээ би сонсох туртай. Тэгээд миний яг ямар үед бас гоё надад хамгийн тусалж исэн бэ гэхлээр зүгээр дээ гэсэн нэг мэдрэмжийг амар санагцсан үедээ ер нь бол би XX Аног сонсох туртай. Тэгээд надаа яг голжилж хэлэх ер нь бол бүх дуунууд нь туртай. Гэхдээ яг голжилж хэлэх юм бол гэх юм бол дууных нь үг нь амар гоё. Тэгээд аян бас амар нэг тийм ностальжик мэдрэмж өгöd тийм нэг тийм яг нэг аав ээжийнхаа үед очиж дуу сонсоод байгаа юм шиг тийм нэг мэдрэмжийг бас өгödдөг. Дууг сонсцгоё. Гэхдээ XX Аногийн хувьд гэх юм бол маш их хүмүүс сонсдог болохоор нэг юм ярихгүй ингээд өнгөрөөч гэж бодлоо. Хэрвээ мэдхгүй хүн байх юм бол амар гоё тийм 50 мэдрэмжийг аммаар байгаа ч юм уу. Асуудлууд байгаа. Гэхдээ зүгээр дээ гэсэн нэг тийм мэдрэмж өгдөг гэх юм уу. Над асуудлууд чинь зүгээр гэсэн нэг тийм мэдрэмж өгдөг.
тийм артист байгаа. Тэгээд XX-ааныхаа Үрээр гэдэг дууг сонсгоё. Би гэхдээ яг энэ хүмүүсийнхаа дууг сонгохдоо бас айгүй бодсон. Яг тухайн үедээ сонсч ирсэн дуунуудаас сонгомоор байгаа гэсэн сүүлийн үед гарсан дуунууд нь гэсэндээ амар гоё болохоор ер нь бол нэлээд эргэлзэж байгаа сонгосон дуунууд байгаа шүү. Тийм болохоор хэрвээ сонирхолтой санагдчихвал манайхаа ороод тэгээ дуунуудаас нэхнээс нь авахлаа дуустал нь сонсоод үзээсэй гэж чинь ядаж нэг 3 4 дуугийн ч юм уу тийм. Тэгээд дуугаас сонсгоо XX-ааныгийн Үрээр. Ширтэн 2-3 цаг би чихэх юм дуу сонсон дуу бодон нүрийн 4 цаг бүгд намайг магтан тэгээ мартан яг л босож шиг тэнгэр надад санагдан яг л над шиг дуу болгонгой нэгтэй миний сэтгэл шиг надаас дөрвөлсөр хүмүүсийн чихэн дээр үр цахад мянган шууж төлөнд харах болгондоо би ойлгох юм танихгүй хүмүүсийн үгсийг сонсоод би магадгүй өдөөчргүй тэдэн санагдан яг илэнээрээ надад хинч хийсэнгүй орон гэрт хинчгүй ганцаараа байхыг хүсэнгүй Дараагийн артист болохоор Грим Канда. Ер нь бол Грим л дээ. Тэгээ сүүл Грим Канда болгоцсон. Тэгээд бас нэг харамсалтай зүйл тохиолдсон гэх юм бол Грим Кандагийн YouTube сувг нь устцсан юм шиг байлээ. Тийм болохоор ер нь бол SoundCloud дээр дуунууд нь байгаа, ихэнх дуунууд нь байгаа. Грим Кандагийн хувьд болохоор надад амар гоё тийм хүнтэй ярилцж байгаа юм шиг мэдрэмж өгдөг гэх юм уу? Хоолойн тийм нэг амар гоё намуухан. Тэгээ өгүүлж байгаа өөрийнх нь флоу нь болохоор нэг тийм амар гоё монотонны ирнэ. Бас нэг тийм амар гоё өрөмөц тийм юм байгаад идэг санагддаг. Тэгээд Грим Кандагийн Улаанбаатарын үдэш гэдэг дууг би сонгосон байна. Тэгээ ер нь бол гоё гоё дуунуудын сонсыг гэх юм бол SoundCloud дээр Criminal гэдэг юу аккаунт байгаа. Тэгээд дуу сонсгоё. Харанхуушин зам дээр хаяа нүсэлэх дуу бүрэ нам дээр хаах хүрхэ мэдэхгүй нэ гэхдээ хаваас нь дэлхийд багтахгүй гэдгээл мэднэ хаяа нэг тамхиар хандат мартны хэзээд нэрха сүлдээ байсан өөрөө гэж таньхаа Улаанбаатарын үдш намуухан 12 давхар гэрэлгүй нэг л айлгэр би ганцхан айл болохгүй гэх тайлбар би таарч болох хүнээ торч байгаа тайлгэр ди гэсэн чочмар амсах зүйл шалтургүй өтөө нар дундаа нар огторгүй дур бухимдал доктор мен докторгүй засвар автаггүй зүрх гэдэг мотор би өртний мэдрэмж
хүн хэн татад залах дугаар төрсөн бодлын хам дотогшин зэлгэх утаа таазан дээр унтаад өглөөн шалта будааг олон бодлын дунд хариултыг нь олох гэж энд тултлан суун дахиж өөрийгөө хараахан дунд зовдлохгүй хичээж байна гэсэн ч миний бүх юмд ортож байна начиг тэнийг хүний доторхыг нь уудлах хүн миний тавьж угаасан хүнийг хизэж орлохгүй надад дахиж өмнө хөөршөгөө догтлохгүй мэдэж байгаа болохоор юунд ч болохортлох тийм За дараагийн артист маань болохоор Ука Young. Би тэгтээ яг яаж унших мэдгүй. UCA Young гэдэг нэртэй артист байгаа. Надад яаж ингэж нөлөөлт өгье гэхлээр амар ширүүн талыг маань ч гэсэн гаргаж өгдөг. Амар зөөлхөн талыг маань ч гэсэндээ гаргаж өгдөг юм шиг санагддаг. Яг хувь хүнийх нь хувьд ч гэсэндээ нэг тийм амар ухаалаг хүн юм шиг санагддаг. Нийс гадна тахилтууд нь амар гоё, дууныхын тахилтууд нь амар гоё. Ингээд би дуугийн сонсох болгондоо тахилтын дахианыг явуулчихгүй дээ гэж боддог. За тэгээд үгэлж байгаа нь бас флоу нь бас амар тийм за Монгол бас нэг тийм байдаггүй хэм маягтай артист юм шиг санагддаг. Хайр эмзэгэн гэдэг дууг хэдлээ сонсгоо. Та бүхэндээ дуулах дараагийн дуу ам болон шүлэг бат бүхийн аялгуу хайр эмзэгхэн дуугаараа айдооны их шигэн цэнхэр хадаг өргөн барья. Харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө ингэлээ харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө ингэлээ сэтгэлээс биш сэрэд хэлсэн үг сайныг дагуулдаг тэл стамын амьдрал чинь эзэнгүү байх ёстой юм гэж байх эсгүй нэм чолоо бэлдүүлэх юм байх эсгүй байгаль ус агаар тэнгэрийн хаяа чамд байгаад энэ чамаг инж байх эсгүй шананын чам дунгуунай зогны чинь шананын ям гэж залбирдаг зүйлийн огтгосэй гүйч би шананын нэг хоёр төрөл зосон микрофон дээр тэр нь мөн галзуу хүмүүсийн бомбс уснаар хаярдсан надад тэр нь ч мөн харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө юм гэлээ харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө юм гэлээ харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө юм гэлээ харин эмзэгхэн дуу яг үлээ харин эцэнгөө шоны ханаг үлээ харин цагаач дуурдаг аман гэлээ харин намаа яг шунгасан эргчлөө юм гэлээ. За ингээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсанд маш их баярлалаа. Тэгээд энэ хүртэл үзсэн хүмүүс хэрвээ байх юм бол маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд намайг дэмждэг хүмүүст би бүр амар их баярлалаа гэдгээ бас энэ бичлэгтээ дэмжих санаж байна. Яа тэгэхээр энэ бичлэгийг дуу дагаж орж ирээгүй. Яг намайг үзэх дуртай болохоор
орж ирж энэ хүртэл үзсэн болов уу гэж би бодоод тэгээд та нартай маш их баярлалаа. Nothing is a wonderful day, and I won't fight with my wife. This is the first that I heard.